Санаа үзэгчтэй баримт үйл явдал эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр баримт үйл явдал нэвтрүүлгээрээ бид хоёр сэдвийг хөндөж одоо ярилцахаар зочид ирсэн байгаа. Тэгэхээр эхний сэдвийн хувьд бол бид хөдөлмөрийн зах зээл ер нь боломжийн талаар ярилцсан. За хоёрдугаарт нь бид ер нь төвлөрлийг яаж сааруулах вэ? Төвлөрлийг сааруулах боломж, бодлого яаж үргэлжлэх ёстой вэ гэдэг талаар бас ярилцахаар төлөвлөд байгаа юм аа. Ингээд студид эхний зочинтойгоо ярилцъя. За танд орой минь Түргэн улсын хурлын гишүүн Санж Мэту хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр 2012 онд засгийн газрын байгууллагад хөдөлмөрийн яамыг бол бие даасан яам болгож оруулж ирсэн. Энэ бас нэлээд удаан хугацааны дараа ийм яам засгийн газрын бүтцэд орж ирсэн л дээ. Тэгэхээр 12 онд хөдөлмөрийн яам байгуулагдахад яг энэ зах зээл ямар байв? Одоо ингээд 4 жилийн дараа харахад гарсан ахиц дэвшил юу байна вэ? Тэгэхээр манай засгийн газрын хувьд бол хөдөлмөрийн яамыг тусгайлан байгуулах шаардлага нь иргэдийн сонголт гэж ойлгож болно. Ялангуяа ихтэй сургуулиуд, хувийн дээд сургуулиудад суралцаад за тэгээд төгссөн хүүхдүүд маань орон дипломтой. Тэгээд ажлын байрт нэг 24% л одоо ажлын байраар хангадаг үйлдэл нь бол ажилдаа болж чаддаггүй байсан. Тийм учраас энэ хөдөлмөрийн яамыг байгуулад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг тусад нь гаргаад энэ компаниудад мэргэжилтэй ажил бэлтгэх чиглэлийн бодлогыг явуулснараа нэлээд тийм үр дүн гарсан гэж ингэж ойлгож болно. Нэг 30 орчим мянган хүүхэд жилдээ сурдаг байсан бол одоо 44 мянган хүүхэд суралцж байна. Төгсч гарсан хүүхдүүдийн маань нэг 60-70% нь бол ажлын байраар бүрэн удаан хангадаг юм болцоо ингэж бүрдсэн. Сүүлийн 20 гаруй жил нэлээд тийм халамжид дулдээдсэн тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх чиглэлийн юмнууд яваад байсан болохоос яг хүмүүсийг мэргэжилтэй болгоод ажлын байртай болгох чиглэлийн асуудал дээр төдийлөн бас хүч баг гаргаж байсан. Өнгөрсөн одоо 4 жилийн хугацаанд бол энэ чиглэлийн ажил нэлээд үр дүнтэй болсон учраас бол компаниуд өөрийн одоо мэргэжилтэй ажилтай болсон. 60-70 мянган тоног төхөөрөмжтэй байсан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг бид нар орчин үеийн тухайлбал зах зээл дээр гарахад компаниудын шаардлагын түвшинд хүрсэн тэр тоног төхөөрөмжүүдийг худалдаж авч чадамжийг дээшлүүлсэн. За багш нарын хувьд бол сургалтуудыг олон удаа зохион байгуулсан. Тийм учраас багшлах боловсон хүчин техник тоног төхөөрөмж сайжирснаас болоод тэнд суралцж байгаа гарч байгаа хүүхдүүдийн одоо мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх шансаа бол тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэж ингэж ойлгож болно. Зөвхөн 10 дугаар анги төгссөн хүүхдүүд, 9 дугаар анги төгссөн хүүхдүүд авахаас гадна бид нар 24 наснаас дээш настай хүмүүсийг богино хугацаанд мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр бас тодорхой үе шатуудыг хэрэгжүүлсэн. Үндсэндээ 3 жилийн хугацаанд явуулсан үр дүнгээр бол бас 23 мянган хүн бол мэргэжилтэй болоод одоо бидний 70-70% нь бол бас ажлын байраар хангагдсан ийм л одоо байдалтай байна л да. Хамгийн гол нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төсөөд гарсан хүүхдүүд ажлын байран дээр очихдоо энэ бол тогтмол байнгын ажлын байр мөн үү гэдэг дээр нэлээд их асуулт гардаг байсан шүү дээ. Жишээлбэл улирлын чанартай ажиллаад улирлын ажил дуусангууд дахиад ажилгүй гэдэг тоонд орчихдог. Тэгэхээр энэ байдал юу нэр өөрчлөгдсөн бэ? Хамгийн гол нь тогтмол байнгын ажлын байр хэрэг гарсан байна. Тэгэхээр хуучин бол бүтээгдэхүүн бид нэр одоо гаргаад гэдэг юм нийлүүлээд тэгээд зах зээл дээр орчдөг байсан. Одоо эхний жилд нь бол одоо сургуульд суралцуулаад хоёр дахь жилээс нь тухайн компаниудтай гэрээ байгуулад тэр дадлагын ажлыг сургууль дээр нь компани дээр нь хийлгээд тодорхой хэмжээний одоо төрөөс дэмжлэг үзүүлснээр үр дүнд бол компаниуд өөрийн мэргэжилтэй боловсон хүчинтэй болох одоо боловцоо бол бүрдсэн. Энэ бол нэлээд одоо сайн зүйл болсон гэж ингэж ойлгож байгаа. За манай Монгол улсын хувьд бол ялангуяа барилгын салбар дээр зам гээд зуны улиралд нэлээд одоо ажлын байрууд ихээхэн байдаг. Тийм учраас энэ чиглэлийн одоо ажлууд дээр ажиллахаас гадна өвөлдөө өөрийнхөө одоо нөөц боловсон хүчнээ бол тодорхой хэмжээгээр сургалтанд хамруулах дотор гадаа хүүтэнд биш дотор одоо тодорхой хэмжээний хаврынхаа бэлтгэлүүдийг хангах чиглэлийн асуудлууд компаниуд нэлээд анхаарч ингэж ажилласан байгаа юм. Энэ нь бол нэлээд тодорхой үр дүн төрсөн. Тийм учраас бид нар мэргэжлийн чадамж сайтай энэ хүүхдүүдийг мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхийн тулд бол ур чадварын тэмцээн гэж зохион байгуулсан улсын хэмжээнд одоо 4 дахь удаага энэ жил зохион байгуулагдлаа. Монгол зохион байгуулагтаас гадна дэлхийн ур чадварын тэмцээн Бразил улсад болсон. Энд монголчууд, монгол хүүхдүүд очоод дэлхийн одоо аль ч орны хүүхдээс дутхгүй бас медаль авч байгаас харахад бол монгол хүнд тодорхой хэмжээгээр мэргэжлийн боловсролыг олгож чадах юм бол дэлхийн аль ч орны аль ч одоо компаниуд ажиллах бас бололцоо бүрднэ гэсэн ийм одоо дүгнэлтийг бид гаргасан. Хөдөлмөрийн яам байгуулагдсны дараа бас нэг томоохон судалгаа хийсэн. Тэрний үнэхээр одоо 18 наснаас одоо 30 насны хоорондох залуучуудад юу хэрэгцээтэй байна вэ гэдэг энэ асуудлуудыг тавиад судлахад бол залхуучуудын арим нэлийн бий болсон. Тухайлбал гэртээ бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Аав ээжгээ тэтгэврийн мөнгөөр амьдардаг. За
За тэгээд нөгөө хувцснараа шугаадгүй, гурилаа зураа тоолоо бэлтгэхэд тусалдаг ийм хүмүүс цөөхөн болсон. Тийм учраас энэ залуучуудын армийг одоо устгахын тулд, энийг багасгахын тулд бол энэ мэрэгжлийн боловсрол руу илүү төлхөө анхаарах хэрэгтэй гэсэн ийм чиглэлийг барьж ажилласан. Одоо сая их хурлын дарга Япон улсад айлчилсан байгаа. Хуучин бол бид нар Солонгос руу нэлээд одоо олон хүн гаргаж зах зээл хүндрэлтэй үед бол бас амьдрал ахуйгаа болгоод ирсэн хүмүүс бий. Хар бар ажил хийдэг, цалин бага авдаг. Одоо тэгвэл энэ мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах хооронд нь Япон хэлээр тодорхой хэмжээний одоо шатлалыг бий болгоод за тэгээд 1 жилийн дараагаар байд юм уу 3 жилийн хугацаатай Япон улсад очиж дадлагжих юм бололцоог бол одоо бүрдүүлж байна. Мэдээж хэрэг цалин нь бол Солонгост авч ирсэн цалингаас илүү. Тэгээд тэр технологи дээр ажиллаад сурцсан одоо боловсон өвчин бол буцаад Монгол улстай ирэхэд нь бол тодорхой хэмжээний ажлын байрыг бодлогын хүрээндээ бий болгох чиглэлийн асуудлуудыг сая яриад ирлээ л дээ. Энэ бол хөдөлмөрийн яам байгуулагчнаас хойш үргэлжлүүлэн одоо баяр сайхан сайдын үед хийж хэрэгжүүлж за долдон сарын 9 сайд бол энэ дээр нэлээд сайн ажилласан. Тэгээд бидний үед эхэлжсэн энэ ажил өнөөдөр бас ажил хэрэг болж байгаад бол би бас туйлаас баяртай байна. Бид ихтэй сургууль төгсчод ажлын байргүй байх уу эсвэл богино хугацаанд мэрэгчлээ ажилласан болж гараад тэгээд одоо орлогоо олоод сайхан амьдрах уу гэдэг энэ одоо асуудлыг шийдэхин тулд хөдөлмөрийн яам байгуулагдсан тодорхой одоо үүргийг бол биелүүлсэн. Монгол улсын хувьд бол одоо ахмадууд, өндөр настан хүүхдүүд за тэгээд тэр хөгжлийн бэрхшээлтэй улсуудын хувьд бол хүмүүсийн хувьд бол халамж хэрэгтэй. За тэгээд дөрвөн хүчин ажиллаад хөдөлж байгаа эд залуу насндаа байж байгаа энэ хүмүүс маань хөдөлмөрлөх шаардлага байна. Тийм учраас энэ цаашдаа энэ одоо хөдөлмөрийн яамыг бол бас дангаар нь ажилуулж, ажилтай орлоготой болгох, ажлын байртай бий болгох, мэрэгжлийн ажил бэлтгэх чиглэлийн асуудал руу нэлээд төлхөө анхаарч ажиллахаар бид бас яригдсан. Энэ ажил бол сая Японоос хийсэн хөдөлмөрийн гэрээгээр 100 орчим мянган одоо хүүхдийг мэдээж үе шаттайгаар одоо бас гадна гаргаж дадлагжуулах асуудал шийдэгдсэн байж байгаа тийм. Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд та юу гэж боддог вэ? Манай хөдөлмөрийн зах зээл дээр ийм потенциал байна уу? Жишээлбэл Японд руу 100 мянган хүн гаргах, бүгд нэр Солонгос улс руу бас ажиллахаар явуулах гэд яг ийм хэмжээний одоо шаардлага хангасан хөдөлмөрийн зах зээл манад байна уу? Эмсүүд төгсөн хүүхдүүдээс байна уу? Эргэж ирээд яаж ажиллах вэ гэдэг дээр өрхөд ямар хуу тооцоо хийжсэн бэ? Тэгэхээр манай юуны хувьд бол Монгол улсын хувьд бол одоо нэг 44 мянган хүүхэд суралцж байна. За гадаад Солонгос улсад бол 50 мянган хүн бараг нөгөө харалсан борлосонтойгоор ажиллаж байсан. Одоо нэг буурж ийн л дээ үе шаттайгаар энэ тодорхой хэмжээгээр буураад байгаа юм. Энэ нь бол бас Монгол улсад тодорхой хэмжээгээр ажлын байрууд бий болоод тэнд авж байгаа цалинтай бас ойролцоо цалингуудыг бид нар энэ экскаватор бусад өнөтгөн дээр ажиллаж байгаа улсууд аваад байгаа юм. Японд бол шинэ одоо ажлын зах зээл бий болгож байгаа учраас бол энд мэрэгжилтэй ажилтан одоо бэлтгэснээр Монгол улстай хамгийн томоохон одоо хөрөнгө оруулалт болж байна гэсэн үг л дээ. Бид мянган инженер бэлтгэх гэрээ байгуулад ажилласан. Одоо 100 мянган одоо хүний хувьд бол нэг дор гарчих байгаа энэ асуудал биш. Мэдээж хэрэг нь бол бас үе шаттай. Эхний ээлжинд одоо магадгүй одоо 10 мянга 20 мянгаыг гаргах байх. Энэ чиглэлээр томоохон компаниудаас гэрээ байгуулж байна. Нүүрсээ нөгөө түгээгээр нь гаргадаг биш. Эндээ шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах энэ асуудал дээр бас сая их хурлын дарга АБТ бас хэлцэл хийсэн байна лээ. Тэгээд энэ чиглэлийн асуудал бол боловсруучнаа бэлтгэх, шинэ технологиг Монголд оруулж сууршуулах, за тэрүүгээрээ Монгол улс бас эдийн засгийн чадамжаа дэвшүүлэх, эдийн засгаас олонхруулах одоо энэ чиглэлийн одоо арга хэмжээнүүд явагдана л гэж ойлгож байгаа тийм. Бас нэг мэдээлэл авсан л та мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд дээр малчны анги нээх гэж байгаа гэж. Тэгэхээр малчин гэдэг бол мянган мэрэгжлийн эзэн гэж бас манайхан ярьдаг шүү дээ. Тэгэхээр малчны анги нээхээрээ тэр хүүхдүүдэд юу заах вэ? Малч ухааныг зааж өглөөлөх үү? Малаа давсан одоо бизнес ухааныг заах уу? Яах вэ? Энэ өнгөрсөн одоо 4 жилд бол ерөнхийлөгчний хэлсэн үг байдаг. Малчин бол мянган мэрэгжлийн эзэн гэдэг. Тэгээд энэ одоо үнэн л дээ. Олон талын мэрэгжилтэй хүн бол одоо малаа хадгалдаг, мал олдог, орлогоо олдог. За тэгээд улсаа одоо тэжээдэг, тэтгдэг, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Тэгэхээр малчин хүн хэдийгээр тийм ухаан одоо малчин байлаач гэсэн эдийн засгийн үр ашгийг бий болгох, малынхаа үрдүн селекцийг сайжруулах, за тэгээд гарсан бүтээгдэхүүнээ борлуулах, тодорхой хэмжээгээр хагас боловсруулсан болон бүтэн одоо боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг хийх чиглэлийн асуудал дээр анхаарах хэрэгтэй байна. Тийм учраас энэ зөвхөн бид нар өнгөрсөн хугацаанд бол үнэмлэгчүүлээ малчин бол одоо мэрэгжилтэй гэдэг одоо тулах сайд бүтээрийн гарын уск зорсон үнэмлэхнүүд, ингрийн тэмдэгнүүд бол малчт маань авсан. Тэрийгэ дагалдуулаад данстай болсон. Тамхтай тэмдэгтэй. Хинтээж одоо гэрээ хэлцэл хийхэд бол албан ёсоор тэр бол хөөчн бол малчин хүн бол одоо мэрэгжилгүй би малдаг малчин гэдгсэн. Одоо бол мэрэгжилтэй боллоо, данстай боллоо. Цаашдаа энэ одоо эдийн засгийн тодорхой хэмжээний ухаанд сургах
асуудал. Хөрөнгөө яаж одоо зарцуулах вэ? Өвс хичээлээ бэлтгэл би хэдийг зарцуулчаад байна уу? Энэ үйл хүндхэн болоход бид нар одоо тодорхой хэмжээ малынхаа тав яаж одоо бууруулж эргэлтэнд оруулах уу энэ гэсэн энэ зүйлүүдийг тодорхой хэмжээгээр танхимын одоо сургалтаар бол бас малчин хүнд олгох юм одоо шаардлага байгаа юм. Ялангуяа залуу малчдын одоо малчдын залуу халаа бэлтгэх чиглэл дээр сүүлийн жилүүд бас анхаарч чадаагүй. Тийм учраас энэ малчны аймгийг одоо оруулъя. Тэгээд энэ хүн чинь зөвхөн одоо малалчаад ирсэн ченжид бүтээгдэхүүнээ өгчдөг биш. Фермерийн аж ахуй удирдах одоо фермер болох одоо боловсрол бүрдүүлэхийн тулд энэ мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв политехник коллежид малчны аймгийг нээж ажилуулахаар шийдвэр гаргасан байна лээ. Өнгөрсөн хугацаанд бид ажиллах хүчин хөдөлмөрийн зах зээлийн одоо зөв харьцаатай болгож чадсан бол өөрөөр хэлбэл ихтэй сургууль төгссөн хүмүүсийн тоо маш их байна. Ихтэй сургуульд орж байгаа хүмүүс маш их байна гэдэг үднэс мэрэгжилтэй ажиллах бол усан хүч одоо бэлтгэе гэж зорилго тавьсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ харьцаа одоо ер нь ямар байгаа вэ? Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв рүү бид нар нэлээд хөрөнгө оруулалт хийгээд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэний үр дүнд бол ихтэй сургууль төгссөн хүүхдүүд хүртэл эргээд хувийн сургуулиуд төгссөн улсууд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суугаад мэргэжилтэй ажилласан болох энэ асуудлаар нийт одоо суралцагчдын нэг 10 орчим хувийн тэгж одоо суралцсан. Тэгээд бодохоор бол хүн бол 5 жил суралцаад тодорхой хэмжээгээр одоо хөрөнгө зараад тэгээд тийм одоо буцаад эргээд одоо нэг хуульч эдийн засагч аялал жуулчлалын менежер гэсэн хүн ажил байхгүй байх уу? Эсвэл гагнуурчин, экскаваторчин тийм үү? Токерчин ийм мэргэжил эзэмшээд богино хугацаанд ажлын байртай болоод амьдрал ахуйгаа аваад явах уу гэдгээр дараагийнхан сонголтыг илүү хийж байгаа. Тийм учраас мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн жилүүдэд бол нэг жилдээ нэг хөрөнгө оруулалт нэг 2 орчим тэрбум төгрөг байсан л да. Боловсролын яамд байхад. Одоо бол 20 тэрбум. За тэгээд бусад одоо орнуудаас ирж байгаа тэмдэг тусалцаа гэдээ бодоход бол багагүй хэмжээний хөрөнгө оруулалтууд орсон байгаа. Тийм учраас мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв политехник коллеж руу тэмүүлэл хүүхдүүдийн хувьд бол нэлээд их болсон. Мэргэжилтэй болцоод 2 жил ажиллаад буцаад ихтэй сургууль руу ороход бол тэр бол хамгийн сайн одоо инженер болох бололцоо бол бас бүрднэ гэж ингэж хүмүүс бодоод тэр хэмжээгээр тэр бодлогын явагдаж шатлсан сургалтуудыг зохион байгуулах ажлыг хөдөлмөрийн яам нэлээд үр дүнтэй хийсэн. За энэ дээр олон улсын байгууллагуудын дэмжлэг тусалцаа хөтөлбөрүүд их нэмэр болсон. За танд баярлалаа. За их баярлалаа. За баярлалаа. Баримт үйл явдал нэвтрүүлэг үргэлжилж байна гэсэн